мэцгаана та бүхэндээ Ulysses Talking Mongolia TV YouTube суугаараа дамжуулан Солонгос хэлтэй холбоотой хичээлүүд орж байгаа. За өнөөдрөөс эхлээд зөр үгүүдийг 10-10-аар нь одоо дэлгэрэнгүй тайлбарлаад явъя гэж бодлоо. За та бүхэн маань YouTube суугаараас ямар хичээл үзэхийг хүсэж байгаа тэрийг бас комент хэсэгт сэтгэлдүүлээгээрэй. Тухайн хэлийг ингээд маш сайн төвшөнд сурыг гэвэл зөр үг, хэлц үг заавал мэдчих хэрэгтэй. За тэгэхээр дараах зөр үгүүдийг сайн цээжлээд яриандаа бичгэндээ хэрэгэлдэг байгаарай. За эхний зөр үг нь болохоор имжидүү янжи тэнда. За эндээс имжи гэдэг үг нь одоо би ингээд нэг үг бүрээр нь тайлбарлаж өгье л доо. За имжи гэдэг үг нь сүүдэр газрыг хэлдэг. Имжи. За тэгэхээр сүүдэр газар ч бас нарлаг газар болдгоо гэж байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор за Монгол зөр үгтэй дүүцүүлэх юм бол эр хүн 7-д ордож 8 сэхэн эсвэл нөгөө нэг хулганы нүхэнд ч гэсэндээ нар тусах өдөр ирдгээ гэсэн үг. За тэгэхээр имжидүү янжи танда гэж хэлдэг байна. Сүүдэр газар ч бас нарлаг газар болно. За тэгээд амархан цээжлэхийн тулд яг энэ нэг солонгос үгээр нь одоо цээжилчдэг байхгүй. За сүүдэр газар нарлаг газар болдог гэдгээр нь цээжилчих юм бол монголоор бол одоо тэр хулганы нүхэнд ч гэсэндээ нар тусах өдөр ирнэ гэсэн утгатай. За хоёр дахь зураг нь за энэ маш их хэрэглэгддэг. Сүүрку виянганал кучиги. За суу чин үхэр штэ тийм ээ. Үхрээ алдаад гэж энэ илта гэхээр алдах. Үхрээ алдаад хашаа хороо гэсэн үг байхгүй. Хашаа хороогоо заснаа гэж байна. Тэгэхээр энэ бол ялцч нэг өнгөрсөн борооны хойноос цав нөмөрнө гэсэн үг. Тэгэхээр амархан цээжлийг гэвэл ерөөсөө л үхрээ алдаад хашаага засдаг юм байна. Энэ нь монголоор бол одоо өнгөрсөн борооны хойноос цав нөмөрх юм байна гэдгийг цээжлээд аваарай. За гурав дахь зурцэг нь күрэ саумэ сэудин тожинда. За энэ болохоор күрэ гэдэг чинь бол акул одоо халин малим гэсэн үг байхгүй. За тэгээд саум гэхээрээ муудалцаан, маргалдаан гэд нэр үг болчихж байгаа. Сауда гэд үйл үг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр маргалдаанд одоо зодоонд ч гэсэн болно. Зодоонд сэв гэх юм бол самхорхоо байхгүй. Самхорхоо гэх мэт нь өртдгөө. За тожида гэдэг нь болохоор одоо нүдүүлэх, тесрэх, дэлбэлэх, дэлбэрэх гэсэн утгатай байхгүй. За нэлээд олон утгатай үг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр халимны зодоонд жижиг морхоо гэх мэт нь өртдгөө гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол одоо монголоор бол яг дүүцүүлэх хэлцэн хүчтэйгийн өмнө хүчгүй нь буруутай. Хүчтэй нэгний өмнө хүчгүй нэг нь буруутай гэдэг ч юм уу те. За тэгээд дүүцүүлчих болж шүү. За тэгэхээр та хэд маань том акулуудын зодоонд жижиг самхорхоонууд нь одоо ингээ хохироод үлддэг л гэж хэлжлэхэд болно гэсэн үг. За дөрөв дэх зурцэг нь вид мөри малгая аред мөри магда. За ви гэдэг чинь дээрийг илэрхийлдэг тийм ээ. Тэгээд мүр гэдэг чинь усыг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор дээр урсж байгаа ус гэсэн үг байхгүй. Яг ингээд өгчилж орчуулах юм бол за их ус нь одоо булгын ус нь гэсэн үг байхгүй. Булгаас ундарж байгаа ус нь ч юм уу те. За магда гэхээр тунгалаг, цэвэр, цэлмэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тунгалаг байжээж гэж байна. Аяа гэхээр тэгжээж гэдэг дүрм байхгүй. Их булгаас урсж байгаа ус нь тунгалаг байжээж доошоо ингээ өргөжлүүлээд урсж байгаа ус нь тунгалаг байна. За энэ нэр монголоор дүүцүүлэх юм бол нөгөө ихэн шир алга бол хүүн шир алга. Их ус нь булангартай бол одоо урсж байгаа ус нь бас булангартай гэсэн үг байхгүй. Монголоор бол тэр булангартайгаар нь хэлдэг юм байна. Солонгосоор бол энэ цэлмэг, цэвэрхэн, тунгалаг гэдгээр нь хэлдэг юм байна гэж бодоорой. Булгаас урнарч урсж байгаа ус нь тунгалаг байжээж цаашаа урсж байгаа ус нь тунгалаг байна гэсэн үг. Тав дахь зурцэг нь Вансууны дүү намуу эсэдорожинда. За энийг бас зохиомжлыг эднэрт маш их хэрэгэлдэг, ярианд ч гэсэндээ маш их хэрэгэлдэг. Вансууны гэдэг чинь сармагчин те. Тэгэхээр вансууны дүү гэхээр сармагчин ч бас модносоо ундаг аа. Тэгэхээр хитнээн тэр зүйлээ сайн мундаг хийдэг байлаа ч гэсэндээ алдах үе байдгаа гэсэн утгатай үгээр байхгүй. За тэгэхээр сармагчин ч гэсэн модносоо унах үе байдгаа. Ямар ч сайн хийдэг хүн байсан алдаа гаргадаг хүн гэж байхгүй. За энийг монгол зүрхтэй дүүцүүлвэл утаа гаргадаг төлөө гэж байдаггүй, алдаа гаргадаг хүн гэж байдаггүй гэсэн тийм зүрхтэй байдаг шүү дээ. Тэрүүгээр бол дүүцүүлж болно гэсэн үг. Ер нь бол төгс хүн гэж энэ хороо дээр байхгүй л гэсэн утгатай. За 6 дахь нь за 10 зүрхтэй өгөөд явъя. Тэгэхээр та бүхэн маань энийг сайн цээжлээрэй. Маш их хэрэгтэй өгнүүд шүү. Тур тариду төдөлгөө бөгөө коннора. За тур гэдэг чинь чулууг хэлж байгаа юм. Тур чулуу. Тари гэхэр чинь гүүрийг хэлж байгаа юм. Бас хөл гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр чулуун гүүр байсан ч гэж байна. Төдөлгөө буда гэх юм бол тогшиж үзэх гэсэн үг. Тогшиж үзэх. Эсвэл зүгээр цохиж үзэх юм те. Цохиж үзээд гатлаараа буюу одоо цаашаа гараараа гэж коннода. За энэ болохоор энэ бол болгоомж илүүдэхгүй шүү л гэсэн үг. Хичнээн чулуун гүүрээр ингээд алхаж явж байсан ч гэсэндээ тэрийг шалгаж үзээд дээгүүр нь гараарай гэсэн үг.
коннода гэх юм бол гатлах гэсэн үг шүү. Тэгэхээр ямагт ингээ хянуур хэрэгтэй, хянамгай байдал хэрэгтэй гэж байна. Тэгэхээр чулуунгүр байсан ч товшиж үзээ талхаа л гэсэн үг л. Яг энэгээр нь жийлчих юм бол амархан шүү. Тэгэхгүй бол солонгосоор юу гэдэг вэ гэхээр шууд орж ирдэггүй шүү дээ. Шууд ингээ санаанд орж ирдэггүй шүү дээ. Тийм учраас чулуунгүр байсан ч одоо шалгаж үзээ талхаа л, шалгаж үзээд гатлаа л гэсэн үг байна. За 7-th нь пулнан чибэ бүчээжил ханда. За пүл надаа гэхээр чин гал гарах гэсэн үг те. Өөр бас хожээ гэдэг те, гал төмөр. Бүрийн насаа гэж үг байхгүй. Гал гарсан гэр дээр бүчээжэр гэдэг нь сэвэн гэсэн үг. Сэвэд ахаар чи улам ингээ гарч гал чи ингээд дүрс хийгээд тасан шүү дээ тийм ээ. Тийм болохоор гал дээр тос нэмэх. Энэ бол Монгол зүрх цэцүүхтэй нэлийн төстэй байгаа. Тэгэхээр гал гараад байгаа гал одоо төмөрт өртөж байгаа гэрийг ингээ сэвхэл гэсэн. Бүчээжэр хадаа гэхээр бүчээ гэдэг нь болохоор дэвүүр байхгүй юу? Дэвүүр халуун нэгэ дэвдэг. Тэгэхээр бүчээжэр хадаа гэхээр дэвүүрээр ингээ сэвх гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр гал гарсан гэрийг сэвх нь монголоор бол гал дээр тос нэмэх гэсэн зүрх цэцүүхтэй үүсэх юм байна гэсэн үг. За дараах нь. За энэ бүр хүн болгоны бараг мэддэг зүрх цэцүүг баг. Нэлийн өргөн хэрэглэгддэг. 세살적 버릇이 80가지 간다. За 3 насны гэж энэ 세살 гэдэг чинь 3 нас. Энэ 적 гэхээр ер нь бол 3 насны гэж орчуулж болно. Одоо шинэ орилжог гэж үг байдаг шүү дээ, тий. Орилжог гэх юм бол багын гэж орчуулад байдаг байхгүй юу? За 버릇 гэхээр зуршил хүмүүжил гэсэн утгаар бас орж ирдэг. Жишээ нь 버릇이 없다. хүмүүжилгүй. За ерөөсөө зуршлыг хэлж байгаа. Тэгэхээр 여든 гэдэг чинь 80 насыг хэлж байгаа. 80 нас хүртлээр явдаг. Тэгэхээр 3 настайдаа сурсан муу зүйлийг би 80 наст хүртлээл тэрийг хийгээл юм гэсэн үг. Сонирхолж байгаа. За энэ монголоор бол сурсныг сураар ороож болохгүй. За нэг муу зүйл сурчвал тэрийг ингээл тавтаал хийгээд идэг гэсэн үг. Тэгэхээр тэрийг солонгосоор бол 3 насны суршил 80 хүртлээр ажил байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг сайн зэрлээ шүү. За эстетик дум мөдөн кэга кё мөдөн кэ намуранда. За дум гэдэг чинь баас шүү дээ, тий. Тэгэхээр мудда гэдэг нь наалдах гэсэн үг байхгүй юу? Гэхдээ мудда гэдэг нь өөр утга нь бас асуух гэсэн утгатай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр асуух наалдах хоёрыг адилхан бичдэг шүү. За баас наалдсан. Одоо нүүрэн дээр нь юм наалдсан байх гэвэл энэ мудда гэдэг үг хэрэгэлдэг шүү. Баас наалдсан нохой, өөр дээр нь баас наалдсан нохой гэсэн үг. За кё гэх юм бол будааны хальсыг хэлнэ. За одоо жижиг хальс хэдүүлээ үртэс ч юм уу тий. За үртэс хальс кё гэдэг нь. За хальс наалтцсан нохойг буруушаана. Намуурада гэдэг үг нь болохоор зэмлэх, буруушаах, буруутгах гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр баас наалтцсан нохой одоо хальс наалтцсан тэр будааны хальс наалтцсан нохойг зэмлэх. Тэгэхээр өөр дээр юу байгааг харахгүй нэ бусдыг ингэ зэмлээд байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж бусдын толгой дээрх хялгасыг олж хардаг. Эсвэл өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж бусдын толгой дээрх бухлыг хардаг гэдэг ч юм тэгж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр яг ингээл зэлж юм гэсэн үг. Баас наалцсан нохой одоо хальс наалцсан нохойг буруушаадаг, зэмэлдэг. За өөрөө ямар гэдгийг мэдэхгүй байж бусдыг зэмэлдэг ч юм уу. Тэгэх юм бол зүрх зүгийг хэрэглэх юм шүү дээ, тийм ээ. За сүүлийнх нь 우물을 파도 한 우물을 파라. 우물 гэхээр худгийг хэлж байгаа юм. Худаг ухсан ч гэж байна. Пада гэхээр ухах, адуу залхахаар ухсан ч гэж байгаа байхгүй. Нэг худгийг л ух. За тэгэхээр олон газар ингээд сэндийчлээ. Тэрийн зүрх зүг нь утга нь болохоор ямарваа нэг юм ингээд дутуу хайдаг ч юм уу ингээд нэг оромдоод хулигтаад хийдэг хүмүүс идэв штэ тий. Тиймэрхүү зүйл дээр хэлнэ гэсэн. Худаг ухсан ч нэг л худаг ухаа. Энд тэнд ингээд очиод худаг ухаад ах юм бол тэр чинь ингээд доороос уус өндрөхгүй штэ тий. Тэгэхээр нэг хийсэн зүйлээ л сайн дуустал нь хийе л гэж байгаа. Нэг хийсэн зүйлээ л эцсийн хүртэл сайн дуустал нь хий. Жишээлбэл одоо ингээ хэл сурж байгаа хүн ингээл солонгос хэл сурах гэсэн хүн ингээл япон хэл сурлаа гэдэг ч юм уу хятад хэл сурлаа гэл ингээд нэг ихлүүлэл хаяад байх юм бол тэр ингээд сайн юм болохгүй шүү дээ тий сайн сурч чадахгүй шүү дээ тэрнтэй адилхан ер нь бол энэ монгол зүрх цэцүүхтэд үзүүлэх юм бол ажил хийвэл дуустал ямар нэгэн зүйлийг дуустал нь хий тий ингээд хөлөгтэй дутуу хаяад гэсэн утгатай. Тэгэхээр нэг худаг ухсан бол тэрийгэл өөр битгий олон газар очиж худаг ухаа тий гэсэн санаа байхгүй. За ингээд өнөөдрийн 10 зүрх цэцүүг маань дуусч байна. Тэгэхээр та бүхэн маань энэ зүрх цэцүүг гэдгийг маш сайн цээжлээд ярианда болон зохиомжлогтой бас сайн ашиглаарай. За дараагийн хичээл дээрээ дараагийн 10 зүрх цэцүүгийг үзэх байгаа. Дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баяртай.